Түүний өмнө дараагийн илтгэгчийг өргөх гэж байна. Монголын өсвөр үе болон залуучуудын сэтгэл зүй, эрсдэлт зан үйлийн судалгаа гэсэн сэдвээр Optimal Max компани сэтгэл судлаач Алтан Цэцгийг тайлсан орж байна. Сайн бацгаана уу? За жоохон юу яаж баярлаад сандраад хамаг мэдрэмж хайлтаа тэгээд нөгөө бодож исэн юмнууд маань жоохон замбраагүй болох гэдэг. Гэтэ маш их баярлж байна. Ягаад гэвэл энэ ивентийг зохион байгуулах гэж манай багийнхан маш удаа их хичээж бэлдсэн. Тэгээд finally this is happening дээ. Судалгааны ажлынхаас өмнө захирлуудаа хөрөнгө оруулагч нартаа баярлалаа гэж заавал хэлэх ёстой. Ягаад гэхээр энэ маш хэрэгтэй, гэхдээ хийгддэггүй, бага хийгддэг судалгаа. Ер нь олон улсын байгууллагууд л хийх хандлагатай байдаг. Ягаад гэвэл маш их хөрөнгө ордог. Тэгэхээр энийг ойлгож бидрийг дэмжээг байсан бол өнөөдөр бүгдээрээ энийг ингээ яриа зогсох боломжгүй байх байсан. Тиймээс маш их баярлалаа. За, яагаад хийсэн бэ гэдгээс эхлэхээр өнөөдөр Монгол улсад 544,434 өсвөр насны хүн байдаг юм байна. Буюу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор 11-ээс 19 насны хүнийг өсвөр насны хүн гэж нэрлэдэг. Тэгэхээр манай улс бол энэ залуучуудын орн. Тэгэхээр ойролцоогоор 5% тутмын нэг нь өсвөр насны хүн байна. Гэтэл тэд өнөөдөр үнэхээр амар хэцүү байна. Тэгээ энийг ганцхан сэтгэл судлаач нар бид нар өөрсдөө мэдээд байдаг. Тэгэхээр энийг олон нийтэд одоо хуваалцсан ш, тийм ээ. Raise awareness их хэрэгтэй байна. За яасан бэ гэхээр бидний маш их байнга иш татдаг нэг 2013 оны судалгаа байдیں۔ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн. 5 өсвөр насны хүүхэд дотмын нэг нь амиа орлох талаар нухацтай боддог. Зүгээр нэг бодоод өнгөрөх биш, seriously боддог. Тэр энэ бол тийм цочиртмоор тоо байгаа. Гэтэл 2013 оны судалгааг 19 он дахиад хийсэн чинь 3 хүүхэд тутмын нэг нь болоод өссөн байсан. За цаашлаад юу болсон бэ гэхээр Солонгосын судлаач нар Нүбийн датан дээр анализ хийгээд одоо Монгол өсвөр насны хүүхдүүдийг бусад Азийн өсвөр насны хүүхдүүдтэй харьцуулаад үзсэн чинь маш тийм харамсалтай үр дүн гарсан. За яасан гэхээр манай Монгол өсвөр насны хүүхдүүд бусад Азийн өсвөр насны хүүхдүүдээс хамгийн их тамхи татдаг. Эцэг их нь хоорондоо хамгийн их маргалдаж гэртээ хэрүүлтэй байдаг. Тэгээ хамгийн аз жаргалгүй ганцаарддаг, дээрлэхүүлдэг, тэгээд амиа орлох бодолтой гэсэн үр дүн гарсан. Манай Монгол өсвөр насны хүүхдүүдэд энэ нь л одоо илүү байна да гэсэн нэг ч үр дүн байгаагүй. За манай дотоодын бас байгууллагуудаас судалгаа хийдэг. Жишээ нь Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн 2013 оны судалгаа байдаг. Манай нийт одоо өсвөр насны хүүхдүүдийн 30 орчим хувь нь ямар нэг асуудалтай сэтгэл хөдлөл зан үйлийн эмгэгтэй гэсэн үг. За гэтэл засгийн газрууд үүнд хангалттай анхаардаггүй. Манай улсын засгийн газар ч гэсэн ялгаагүй. Яагаад юм бэ гэхээр нэг шалтгаан нь хангалттай дата байхгүй, датагаа бид нар ингэж ил тод ярьдаггүйгээс болдог гэж UNICEF-ийн 2021 онд хэрэглэгдсэн The State of the World's Children гэсэн судалгааны үр дүн дээр бичсэн байсан. За тийм учраас бид нар энэ судалгааг нэгдүгээр датагаар хангах зорилгоор. За гэхдээ мэдээж судалгаа болгон өөрийн гэсэн сул талтай хөгжүүлэх хэрэгтэй тал байдаг учраас тийм төгс судалгаа гэж ойлгож болохгүй. За хоёрдугаарт яагаад тэгвэл манай Монгол өсвөр насны хүүхдүүдэд ийм хэцүү байгаад байгаа, юу нь болохгүй байгаа юм те гэдэг нөгөө шалтгаан нөхцөлийг нь тодруулах зорилгоор хийсэн байгаа. За ямар ч судалгаа онол дээр юм уу ямар нэг одоо таамаглал дээр үндэслэх ёстой. Тэгэхээр бидний барьсан хоёр гол онол нь нэг нь бол бид нар хүүхдийг заавал орчин нөхцөлд нь ойлгох ёстой. Хүүхдийн хөгжлийг гэр бүлээс нь, сургуулиас нь, найз нөхдөөс нь салангад ойлгох боломжгүй байдаг. Ер нь хүний сэтгэл зүг. Нөгөө талаас монголчлоод хэцүү хүүхдийн онол гэдээ орчуулсан. The problem behavior theory гэдэг байдаг. Энэ юу вэ гэхээр хүүхэд чинь хэрвээ тамхи татаад одоо гар хөлөө зүсээд сэтгэл гутраад байгаа бол тэр хүүхдийн ямар нэг зүйл орчинд нь ямар нэг зүйл болохгүй байна. Сургууль дээр нэг юм болохгүй байна, эсвэл гэрт нь ямар нэг юм болохгүй байна. Орчин болохгүй үед л хүүхэд ийм одоо зан үйл гаргадаг гэдэг онол байдаг. За эдгээрийг гадны судалгаануудаар хангалттай дэмжиж өгсөн байдаг. Манайд хангалттай судалгаа байхгүй байсан гэж ойлгож байна. Тэгэхээр саяны энэ орчны хүчин зүйлүүд тийм ээ гэр бүл нь, найзууд нь, сургууль багш нь одоо өөр юу гэдэг хөшүүд нь тийм эдгээр эрсдлүүд үүсгэхэд яаж нөлөөлж байгааг судалсан гэсэн үг.
Тэгэхээр хүүхдийн орчин болохгүй байгаа үед нэг бол юм дотгошоо чиглэсэн, өөрлөгөө чиглэсэн internal гэж нэрлэдэг шинж тэмдгээр эсвэл гадагшаа чиглэсэн буюу бусад руу бусдыг дээрлэхийг одоо түрэмгийлэхтэй байдлаар илэрхийлдэг. За судалгаанд маань ойролцоогоор 2000 орчим оролцогч оролцсон. За энэ бүрэнхий дүрстэй хэсгүүд бол оролцогчдын хувь гэж анзаарах юм бол баг аймаг бүрээс тодорхой хэмжээний төлөөлөл байгаа. За ингээ хүүсийн хайрцаг бас тэнцвэртэй байдлахыг хичээсэн. За хамгийн гол үр дүн маань юм байна. Энэ байна. Тэгэхээр та бүхний харж байгаачлан сэтгэл готрол бол хамгийн өндөр байна. За манай судалгаанд оролцсон 2000 өсвөр насны хүүхдийн 57% нь сэтгэл готрлын үндсэн 8 шинж тэмдэг байгаа тийм. 8 шинж тэмдгийн ядаж 4 нь заримдаа эсвэл үргэлж илэрдэг гэж хариулсан. За гэх мэтчлэн хамгийн бага хувьтай одоо өөрийгөө гэмтэх үйлчлэг гэдэг нь одоо гараад зүсгийг ихэнхдээ хэлж байгаа. 10% гэхээр 10 хүүхэд тутмын нэг нь та нарын мэдхгүйгээр одоо биенийхээ даалт хэсгийг зүсдэг гэсэн. За эдгээр нөө цаад шалтгаан нь юу вэ гэдгийг асуудал бүр дээр тайлбарлах хэрэгтэй цаг хангалттай биш байгаа учраас би харамсалтай нь өнөөдөр ярьж чадахгүй байна. Гэхдээ одоо жишээ болгоод хамгийн одоо ач холбогдолтой юм те үр дүнгээ овалцъя. За нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 3 хүүхэд тутмын нэг нь 5 хүүхэд тутмын нэг нь амиа орлох бодолтой байна гэдэг үр дүнг манай судалгаа дахиад давтчихлаа. Манай судалгаанд орсон 5 өсвөр насны хүүхэд тутмын нэг нь би амиа орлох талаар нухацтай боддог гэж хариулсан. Тэгэхээр тэр чи одоо таны дүү таны хүүхэд ч байж болно гэсэн үг шүү дээ тий. За тэгвэл яагаад ингэж аа юу нь болохгүй байгаа юм бэ гэд нөгөө олон сонгосон хүчин зүйлүүдтэйгээ харьцуулаад үзсэн чи хоёр л хүчин зүйл маш хүчтэй бусдаасаа ялгарч гарч ирсэн. За нэг нь бол нөгөө л нэг хүчирхийл. Боёо хүүхдээ зодож болохгүй гэд би гөөгөө цэгийн дээр нэг яриа өгөөд доор нь хүмүүс намайг загнаад боо юм болсон. Зэн чи одоо ингэж датагаар дэмжигдсэн. Би одоо энийг харуулаад дахиад яриа өгнө гэж бодож байгаа. Тэгсэн чинь ганцхан зодох одоо тэр бие махбодын хүчрээд баярлаа. Ганцхан зодох те бие махбодын хүчирхийллээр хязгаарлаад байдаг байсан чинь одоо та бүхэн харж байна. Тэр хил амын хүчирхийлэл маш өндөр хувьтай байдаг юм байна. Түгээмэл байдаг юм байна. Буюу нөгөө хил хамаар хүүхдээ агиух дормжилдаг гинэ. Чи юугаа чаддیں۔ Гэх мэтчлээ. Тэр нь амиа хорлох бодолд нөлөөлөд байна гэж та нар боддоо. Хоёрд үеийнгийн дээрлэхэл дахиад ороод ирсэн. Бид нар ингээл үеийнгийн дээрлэхэл гэж яриад байдаг хэрнээсээ одоо хүртэл одоо би ингэж хэлмээр байна. Гэхдээ одоо хүртэл сургуулиуд дээр дээрлэхлийн эсрэг журам албан ёсны те тэр яамнаас баталж өгсөн байхгүй гэж ойлгож байгаа. Гэхдээ нэг хийх гэж байгаа энэ жил хийж байгаа гэж ойлгож байгаа. За яг үндсэн сэтгэл готрол бол амиа орлох чинь яг сэтгэл готрлын нэг шинж тэмдэг байхгүй юу? Яг сэтгэл готрол гэж томоор нь харах юм бол эдгээр үр дүнгууд гарч ирсэн. За энийг товчхон яриа авчи. Эхнийх нь өөрийн талаар таагүй төсөөлөлтэй. Буюу энэ дээр хамгийн сонирхолтой нь гадаад үзмжний асуудал маш хүчтэй гарч ирсэн. Манай судалгаанд оролцсон одоо 10 өсвөр насны хүүхдийн 6 нь биеийг харагдах байдалтай дургу гэж хэлсэн. Буюу манай улсад энэ хүний гаднаас нь харж түгнэхтэй өмссөн зүгэлсэн царай зүсээр хаалгах өндөр нам өргөн бүдүүнээр нь комент өгөх энэ бол бүр хэрэг сэтэрч байна. За энэ нь сэтгэл готролд нөлөөлж байгаа хамгийн хүчтэй хүчин зүйл байна гэж илэрсэн. Тэгэхээр яг сэтгэл готрлын үед бол өөрийн талаар таагүй төсөөлөлтэй байх нь үндсэн нэг шинж тэмдэгнэлтэй. Тэгэхээр одоо манай сэтгэл зүйч нар гайхаж магадгүй. Гэхдээ эн чинь үүсгэж хүчин зүйл байх бас боломжтой нь ялангуяа тэр харагдах байдлын асуудал. Хоёрдугаар энэ амьдралын сэтгэл ханамжийн асуудал. Ер нь нийтлэгээр манай хүүхдүүд амьдралдаа сэтгэл ханамжгүй байна. Тэгэхээр ганцхан энэ бид нар талбай дээр жагсаал байгаа тийм ээ. Бид нар тохиолдоод байгаа асуудал биш юм байна. За сэтгэл ханамжгүй гэдэг нь орчны сэтгэл ханамжийг бас багтаасан. Буюу тэр амьдарч байгаа байшин, гэртээ, эсвэл энэ гудамж талбай, хүрээлэн орчиндөө дургу байна. Энэ нь сэтгэл готролд нөлөөлж байна. Сургууль бас их чухал гэдэг юм байна. Бид нар гэр бүлийг маш их онцолдог сэтгэл зүйч нар ялангуяа. Гэтэл яг манай судалгааны үр дүн дээр сургуулийн сэтгэл ханамж гэдэг зүйл дандаа өндөр гарч ирсэн. Бүх эрсдэлтэй холбогдчихсон. Яагаад гэвэл энэ хүүхдүүд ихэнх цагаа сургууль дээр өнгөрөөдөг. Сургууль тэдний хувьд маш чухал институт. Энийг зөвхөн үеийнгийн дээрлэхлээр хязгаарлаж болохгүй. Сургуулийн сэтгэл ханамжид хамгийн хүчтэй нөлөөлж ирсэн зүйл нь
багштайгаа харилцаа байсан. Буюу манай судалгаанд оролцсон 5 хүүхэд тутмыныг нь манай багш ямар нэг зорилгоор ч юм уу одоо намайг ийм олонний өмнө эвгүй байдалд оруулдаг гэж хариулсан. За ингээ гих мэдчлэн цааш нь дуртаад байж болж байна. За гадагшаа чиглэсэн шинж тэмдгүүдийн жишээ болгоод энэ слайдыг яриа бүгдээрээ тэгээ дуусгая. Дээрлэхэл гэхгүй юу? За бидний таамаг дээр хүүхэд дээрлэхэл үлдэж байгаа бол энэ 3 хүчин зүйлийн аль нэг нь байна гэж таамагласан. Одоо нөлөөлж байгаа гэж таамаглаж байсан. Нэгдүгээрт нь эцэг эхийн хүчирхийлэл буюу өөрөө гэртээ задуулаад байдаг бол, хоёрдугаарт өөрөө дээрлэхэлд өртдөг бол, гуравдугаарт зан харан шингийн онцлог буюу энэ нөгөөд одоо эмпати багтай ч юм уу те ийм хувийн характер нь байж болох юм а гэж таамагласан. За та бүхний таамгаар аль нь илүү хүчтэй нөлөөлжсэн болоо? За нэгдүгээрх нь жожгомс гараа өргөж. За хоёрдугаарх нь, гуравдугаарх нь. За ингээд бүгдээрээ хуваагдаад л өргөж байна те. Хамгийн сонирхолтой нь энэ өөрөө дээрлэхэлд өртдөг байх нь дээрлэхэл үлдэхэд хамгийн хүчтэй нөлөөлжсэн. Тэгэхээр тэр дээрлэхэл үлдээд байгаа хүүхдийг бид нар хүмүүжлэгүй хүүхэд гэж шошголох гээд байдаг. Ер нь л гадагшаа чиглэсэн симптомуудыг бид нар хүмүүжлэгүй гэж тодорхойлоод байдаг. Гэтэл энэ хүүхдүүд ч өөрсдөө хохирогч байдаг юм байна. Дээрлэхэл жуураа юм халдварладаг зүйл юм байна. Зарим сургуулийн хүрээнд дээрлэхэл ингээ газар авцсан учраас дээрлэхүүлээл, дээрлэхэл. Зарим сургуулийн хүрээнд энэ бага байдаг. Сургуулийн соёлтой холбоотой юм гээд маш их үр дүн гарсан. Одоо би өнөөдөр энийг нэг бүрчлэн ярих боломжгүй байна. Тийм учраас та бүхэн сонирхож явах юм бол судалгааны үр дүнгээ бид нар цаасаар хэвлэж байгаа болсон. Ягаад гэвэл манай ивент маань өөрөө 4R буюу нөгөө байгаль дээлтэй байхыг хичээж байгаа. Тэгэхээр захин онлайн хэлбэрээр хүссэн үнэтэй шеэрлж болно. Удахгүй бид Mind Matrix вебсайт маань ашиглалтанд орохоор бас онлайн байршуулна гэж бодож байгаа. За сонирхож байгаа хүмүүс миний энэ имэйл хаяг руу мэйл бичээд судалгааны талент бүрэн ихээр авах боломжтой. Тэгээд анхаарал хандуул сонсонд маш их баярлалаа.